энэ имээ надад гэрээ танилцуулаад байна. Цааны мөдөд авч явж байна. Сайн байцгаана уу үзэгчдээ. За өнөөдөр та бүхэндээ Вьетнамын Хошимин хотоос мэдчилж байна. За Хошимин хот нь Вьетнамын өмнө зүгт байдаг улсынхаа хамгийн том хотын нэг. За 1887-оос 1901 онуудад Энэтхэг хаттын хоогдох Францын нийслэл байсан. За харин 1955-аас 1975 онуудад 20 жилийн турш Өмнөд Вьетнамын нийслэл хот байснараа алдартай. За Хошимин хот нь Өмнөд Вьетнамын эдийн засаг болон тээврийн нэгэн чухал төв юм аа. За тус хотод оруулсан хөрөнгө оруулалтын 60% нь гадаадын компаниуд байдаг нь маш их сонирхолтой байлаа. За эдгээр хөрөнгө оруулалтын 3.1% нь улсын секторт оруулсан хөрөнгө оруулалт байт юм байна. Үлдсэн нь хувийн секторт оруулсан хөрөнгө оруулалт юм байна. Хошиминий эдийн засгийн 51.1% нь үйлчлэгээний салбарт байдаг юм байна. За 47.7% нь үйлдвэрлэл болон барилгын салбар, за 1.2% нь хөдөө аж ахуй, загасчил, ойн аж ахуй эзэлдэг юм байна.
дагуур дайсан зорвж яаж оттолт хийдэг байсан тухай үзүүлбэрүүд юм байна chứ. Trung lòng phiêu quốc bước chân dồn vang trên đường âm người xa cờ in máu chiến thắng mang hồn nước xung quanh xa trên khúc quân hành ca đường vinh quang xây xa quân thù thắng sang nào cùng nhau lập chiến khu. За энэ газар доорх нуучинд нь дайны үед 16,000 хүн багтдаг. За өргөнөөрөө 60-аас 120 м байдаг нь бол одоо Вьетнам урт шиг нарийнхан намхан хүмүүст бол маш их тохиромжтой байсан юм байна. За одоо хүртэл 10-аас 15 м-ийн гүнд байсан цэргийн байрууд, зэвсгийн агуулгууд, эмнэлэг зэрэг нь одоо хадгалагдан үлдсэн байна. Dắt sông nổi quê hương qua đời lầm than cùng chung sức phấn đấu xây đời mới đứng lên không xích ta đập tan từ bao lâu ta nuốt căm hờn nguyện hy sinh đời ta tươi thắm hơn vì nhân dân chiến đấu không ngừng tiến mau xa xa trường. Буудчихсан буугаар буудуулж байгаа юм байна. Тэгээд буудах чимээ та бүхэн сонсож байгаа. За 5,000 төгрөгөөр уул нэг хүн бууддаг юм байна. Тийш авруудад буудаа зураг авах болохгүй гэхээр болчлаа. За ер нь Вьетнамын ард түмэн бол маш их зовлон үтсэн одоо олон дайны нүүр үтсэн ард түмэн шүү дээ. За тэгээд энэ дайн болохоор 1965 оноос эхлээд 1973 онд хүртэл одоо Францчууд, Англичууд дараа нь Америкчууд оролцсон дайн байгаа. За энэ дайнд Америкийн цэргүүдийг одоо энэ партизанчууд, хүүхдүүд, эхнэрүүд нь бүгд оролцсон маш урт 8 жилийн хугацаанд хэцүү дайн болсон байгаа. За энд ирсэн хүмүүс тэр дайны тухай уур амьсгалыг өөр ирэхгүй мэдэрч авч байна. За яаж тэр окопон дотор тэр нарийнхан нөхөр ороод маш урт газраар явж байгаад нөгөө талынх нь нөхөр баг охтны нүх шиг ингээд битүү гараараа авахад хайцсан байгаа байхгүй. За тэгээд энийг үзээд байж хат бол үнэхээр хөдөлмөрч тусгаар тогтнолдоо маш их үнж ард түмэн байсан юм байна бодлоо. Quân Việt Nam đi chung lòng phiêu quốc bước chân dồn vang trên đường âm người xa cờ in máu chiến thắng mang hồn nước xung quanh xa trên. За энд бол жуурчдад зориулсан одоо богино хэмжээний баримтат киногоор тэр дайны үед яаж амьдарч тулдаж явсан тухай маш дэлгэрэнгүйгээр үзүүлдэг юм бэ. Nhân dân chiến đấu không ngừng tiến mau ra xa trường tiến lên cùng tiến lên. За энд амьдардаг байсан партизанууд энэ дугууны хаймраар гутал яаж хийж өмсдөг байсан талаар энд үзүүлж байна. За энэ хүн одоо яг биднэрт хийж үзүүлдэг юм байна хүмүүст. Энэ ингээд юм шигдэх зорилттой юм шиг шүү дээ. Тогтохгүй байх та мэдээж тэр яаж илүү нэг цавар шиг юм ороод тогтоочтой. За энэ дээр 20 м агуу байгаа юм байна. Одоо энэ хаваар ороод бүр тэргээр гавж иргэн. За бид нар ийшээ даашаа цуг оръё. За гадар дагуур нөгөө ухсан 20 м хонгил руу орох гэж байна одоо. Тий одоо энэ болохоор ингээд ор маягийн энэ дээр бодол унтдаг байсан баг тий. Одоо ингээд доош ороод тахна шүү. За нуучны одоо гол хэсэг нь бол 4 м-ийн тоосхон тулгуур явсан байсан. За 100 кг бөмбөг дэлбэрсэн ч за хүнд их бууны буудлаганд ч тэсвэртэйгээр баригдсан нь үнэхээр гайхалтай байлаа.
За өнөөдөр энд жуулчдын их ирдэг түүхийн дурсгалт газар болсон байна. За энд ирснээр хүмүүс Вьетнамын партизануудын газар доорх амьдралтаа одоо яг өөрөө тэр нуучин доогуур нь орж явхад маш тохиромжтойгоор харуулт юм байна. За энэ тосгонд амьдарч байсан хүмүүс бол одоо маш их хөдөлмөрч ард хүн байсан байна. Зарим энэ одоо барьсан нуучууд нь олон давхар, олон гарцуудтай, за агуулхуудтай зэвсгийн үйлдвэрлэл явуулдаг өрөөнүүдтэй. За эмнэлэг командын өрөө, галтоогоо зэрэг олон тооны нуучууд байна. За бид нар галтоогоор нь орж ийн. За энэ чи гал түлээтэй энэ тогоон дээр ширэм тогоо дээр ингээ уус буслаад байж байна. За энэ чи мэдээж яриг энд нөгөө утаа гардаг яндан байх юм бол нөгөө Америкчууд чи харчин гээд энэ газар доогуур энэ утаа нөхөхад бүр нөгөө 5 метрийн зайтай нэг жижигэн нөхнөттэй газараар утаа нь гарч илээ. За ийшээ ингэж оронгуудаа энд хоолных нь өрөө нь энд хоолоо игээд эн чи суугаад хоолоо идт юм байна. За ингээд цаашаа ингээд үргэлжлээд одоо энэ окоп нь за би окоп гэж орсоор яриад нуучлаараа энэ нөгөө хонгол нь ингэж энэ дотор дахиж ийшээ яваад ингээд үргэлжлээд явах нь шүү дээ. Ингээд ороосоо газар дагуур ингээд бүгд үргэлжлээд явцсан. За энэ дагуур ингэж ямд нь яваад энэ хідэн нүх за бид нарт ингээд нэг ийм модон дотроос харгаж авсан яг эдээд үзэхэд төмшиг юм шиг юм байна. Тэгээ энийг даачд иддэг байсан юм шиг байна. Модны дотор толыг шууд ингээд гаргаж ирээд амт нь бол төмшиг юм байна. За өнөөдөр энэ газар бол жуулчдын их ирдэг түүхийн дурсгалт газар болсон. За энд ирснээр бол тэр үеийн Вьетнамын партизанууд одоо яаж амьдарч байсан түүхтэй өөрийн биеэр за тэр нуучинд ороод мэдэрч үзэж харах бүрэн болцоотой юм байна. За Хошимын хотод бол орон сууцны болон офисын комплексүүд, зочид буудлууд, за худалдааны төвүүд, үйлдвэрлэлийн зоонууд, за дулааны болон тээврийн объектууд нь ихэвчлэн Сингапур, Өмнөд Солонгос, Япон, Гонконг, Малайз, Тайландын хөрөнгө оруулагчтай хамтран бий болсон эдийн засгийн томоохон комплексүүд байдаг байна. За энд гадны компаниудыг одоо маш их татаж байдаг юм байна. Яагаад гэвэл энд одоо ажиллах хүч бол маш хямд. Дээрэс нь хямд түрээсийн байртай гэдэг нь байгаль экологийн хувьд бол одоо маш их тохиромжтой. Тийм учраас энэ Хошимын хотын эргэн тойронд бол одоо олон тооны гадны компаниуд өөрийн үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд нээж байдаг юм байна. Газар орж ирээд байж байна. За энэ болохоор жинсэн будааг шарсан гахаан бахтай
За энэ болохоор гэрэлцэн загсыг нэг юм ургамал дотор орж би юуг нь хараад ойлгохгүй. За энэ болохоор нөгөө унтаа шүл байна. Орчуулах гэхээр орчуулж болохгүй наа энэ одоо юу гэдэг байгаа чайтай суп гэдэг. Дотор нь болохоор энэ юу вэ? Дун, цэцэгт байцаа, ногоон, цагаан цэцэгт байцаа. За энэ нь болохоор гахаан хавирга байна. Порк, гахаан хавирга. Энэ доор нь ананас байна. За энэ нь болохоор нэг амтлагч нь байгаа юм. Энэ заасан айгу зүгээр юм байна. Ямар нэгэн илүү дутуу ам талга. За энэ нь болохоор гахаан махаг удаатай оруулсан тийм. Бас ямар ч илүү дутуу ам талга. Айгу дажгүй ирж болмоор юм байна. Энэ гэрэлд шарсан гахаан махад бас зүгээр. Заашгүй шүлнээс айгу дажгүй ямар ч илүү дутуу амтгүй. Вьетнам хоолыг бол идэж болмоор юм биш үү ч тийм. За энэ нь болохоор кокосын сүүнд чансан будаа, жигсэн будаа. Тэгээ энэ нь болохоор бадамлын хот цэцгийн үр юм бэ. Тэгээ амсаад үзэхээр бас айгүй янз янзын тийм илүү дутуу ерөөс амтгүй. Вьетнамын хоол бол айгүй дажгүй юм байна. Сар тогтнолын ордон дотор бол одоо тэр үеийн энэ ерөнхийлөгчийн Америкчуудаа яаж одоо найзалж ясан тухай гэрэл зургууд, за мөн Америкийн онгоц яг тэр энэ ордныхаа дунд хэсэгт байрлаж байна. За том том хурлын заалууд дотор нь бол одоо түүхийн холбогдлолтой маш их олон үзмөрүүдтэй юм байна. За энд бол 100 гаруй өрөө, холбооны өрөө, командын өрөө, газар доо хорогдох байртай асар том цогцлбор байжээ. За одоо бол энэ ингээд жууштай ирж үздэг түүхийн дурсгал газар болсон юм байна.
19-р зууны үеийн Францчуудын Вьетнамд амьдарч ирсэн уул мөр болсон түүхийн дурсгалт газрууд байдаг юм. За энд бол дар ихийн сүм хараад бол маш их гайхлаа. Зүүн өмнөд Азад алдарт Францын Нотр-Дамын сүм байна гэвэл та бүхэн итгэх үү? Гэтэ яг ингэж харахад бол гаднаасаа бол яг л Нотр-Дамын сүм харагдаж байна. За бүгдээрээ дотор нь ороод харцгаая. За энэ сүм бол 1877-оос 1883 он 6 жилийн турш баригдсан сүм байна. За энэ сүмд бол тэр үед одоо амьдарч байсан Францчууд за өөрсдийнхээ соёлын нэг хэсгийг одоо бий болгож за энд амьдрахаар бол өөрсдөө хүсэн хүлээж мөрөөдөж за энд амьдрахын тулд одоо өөрийн гэсэн католик шашны сүмөө бий болгож байсан одоо түүх болгон үлджээ. За энэ дотор орж хүмүүс залбирж байгаа юм байна. Ер нь бол их залбирдаг юм. За энэ дээр ичээтэй байгаа энэ наамлууд нь болохоор одоо миний амьдрал туссан баярлалаа. Маш их баярлалаа гэсэн одоо нэрээ бичсэн наамлууд байна. Энэ Европынхаа энэ дэр жиг мөрөгдөг юм байна. За энэ сүмийг бол Францын архитектор Ж. Бура гэдэг алдарт архитекторын зураг төслөөр бий болгосон. Сүмийг барихтаа одоо барилгын материал тэр байтугай бүр сүүлчийн хадаасаа хүртэл Европоос авчирч байсан юм байна. Марсель хотоос бол энэ сүмийг барьсан улаан тоосгоо авчирч байсан юм байна. За хэдийгээр одоо энэ сүм баригдсанаас хойш 130 жилийн түүх үдсэн боловч одоо бол чиглэг халуун уур амьсгалд бол ерөөсөө анх барьснаас нэг өөрчлөгдөөгүй. За тэр үеийнхээ төрхөөр одоо байгаа нь одоо маш их сонирхолтой байна. За Вьетнам улсад эрэхтэй яагаад Хошимин хотод ирвэ гэвэл түүхийн дурсгалт газрууд асар их байдаг. Түүхтэй салшгүй холбоотой хот юм байна. За томороо бол Хошимин Хано хоёр хот нь яг ижилхэн юм байна. За хүн амын хувьд бол 8.5 сая хүн амьдардаг. За Вьетнам улсад ерөнхийдөө 94 сая гаруй хүнтэй юм байна. За Вьетнам улсын бэлэг тэмдэг болсон энэ хотод ирснээр ирээд бид нар энэ төв талбайд ирээд та бүхэнтэйгээ уулзж байна. За энэ төв талбай дээр нь Хошимин хотын түүхтэй холбоотой одоо тэр Нотр-Дамын сүм, энэ төв шуудан за тэгээд энэ барилга архитектурын одоо 19-р зууны дунд үеийн Францын одоо колонтой холбоотой түүхийн дурсгалт газрууд энд байдаг юм байна. За тэгээд түүхийн талаас нь ярих юм бол за Хошимин хотыг уул нь бол 1976 хүртэл Сайгон хот гэж нэрлэдэг байсан юм байна. За одоо 1976 онд социалист албан ёсоор социалист улс болсныхаа дараа Вьетнам улс Хошиминий нэрээр Хошимин хот болгож өөрчилсөн юм байна. За Парисын дар ихийн сүмээс за жоохон яваад Хошимин хотын төв шуудангийн барилга үргэлжилж байна. За энэ барилгын дотор талд ороод харахад бол бод гангаар бүрдсэн одоо аркууд нь тэнгэрлүү дүүлж байгаа мэт харагддаг. Танд танил мэт санагдвал та буу гайхаараа. За яагаад гэвэл энэний зураг төслийг бол Парисын Эйфелийн цамхын зураг төслийг гаргасан Густав Эйфелийг залгамжлагч Auguste Villiers, Alfred Fouillé-нар зураг төслийг гаргасан юм байна. Оронгууд өөдөөс чинь Хошимин зураг нь байж гэн. За Хошиминий зураг бол энэ хотын өнцөг улам бүрд байнга байх юм байна. За энэ дотор одоо дээр энэ бидний хэрэгжилжсэнтэй ижлэхэн маркнууд бас зарж байгаа юм байна. За энэ чинь ингээд худалдааны зүйлсүүд дунд нь байж хахад цаана тэр шууд нь ажилдгаараа ажиллаа хийгээд тэгээ энэ дотор нь ингээд жуулчид яваад тэнд одоо ямар цаад болж байгаа шинж байхгүй. Ажиллаа хийцгээгээ за энд нь болохоор одоо бүх төрлийн маркнууд, бэлэг дурсгалын зүйлүүд ингээд зарж явах юм аа. За одоо энэ хэд яг дээр үе марк байгаа хгүй. Тэр. За эндээс худалдаж авч болох юм байна. За нэг ганц марк худалдаад авчт юм лөө. За түүнээс гадна ерөнхийдөө Хошимин бол бас их одоо сонин түүхтэй юм байна. Ингоин Ай Куйк гэдэг Вьетнам нэртэй хүн байсан юм байна. За тэгээд 1923 онд Зүйл холбоот улсын коммунистуудын сургалтанд сууж исэн юм байна. 1923 оноос хойш түүнийг одоо Хошимин гэдэг нэртэй болгосон байх юм. За Хошимин бол Оросуудын тусламжтайгаар хойд Вьетнамыг өөрийнхөө эрх мэдэлд аваад арчилсан Вьетнамыг улсыг байгуулж исэн түүхтэй. За энэ хүн бол 1969 онд 80 наснда нас барсан юм байна. За ийм гоё марк би Монгол мөнгөөр бодоход за 20,000 төгрөгөөр авлаа. Эдний нөгөө доон гэдэг мөнгө нь манайхаар бол нэг за 10 тугаачхад болох юм байлээ. Одоо 200,000 гэхээр нь амар үнэтэй юм бэ гэсэн чинь 20,000 төгрөг болж байгаа юм шүү дээ.
төрсэн сэтгэл бол мэдээ зүүн Азийн бус орнуудаар явж байгаад ирсэн чинь нэг л цаанаа нэг бидний ижил Оросын одоо баг мэдэлж шахуу социалист нийгэм тэргээрч тэр юм уу одоо жишээлбэл зөв талдаа өрүүлтэй машинтай за дээрэс нэг цэвэрхэн ер нь юм нэмэх зэгцтэй хаа хамаагүй зураг мураг авахгүй байгаа энэ төр нь ер нь төрсэн сэтгэл бол яа харахгүй социалист нийгмийн үнэр бол ханхлал байгаа юм. За бид Хошимын хотын Парижийн коммуны гудамжнаас яваад Утсан хүүхэлдэйн театр үзсэн. За энэ Утсан хүүхэлдэйн театр дээр бол за мянган жилийн түүхтэй бүр эртнийхээ театрт усан дээр тоглодог Утсан хүүхэлдэйн театрыг эрсэн жуулчдад үзүүлдэг нь маш их сонирхолтой санагдж байсан. За бид Вьетнамын Утсан хүүхэлдэйн театрт ирсэн байна. За энэ Хошимын хотын за Утсан хүүхэлдэйн театр нь вьетнамчуудад бүр урлаг болтлоо хөгжсөн юм байна. За тэгээд энэ театр нь болохоор 1000 гаруй жил болж байгаа юм байна. За энэ театрт одоо өнөөдөр үзүүлж байгаа үзүүлбэр нь болохоор энд ирсэн жуулчид бүгд ирж үздэг юм байна. Тэгээд ер нь Вьетнам хүмүүсийн амьдрал эгэл жирийн амьдралаас гадна яаж туулсан тухай бүгдийг энэ усан дээрх утсан хүүхэлтэйгээр театрчсан тоглолтыг хийж үзүүлдэг юм байна.
За энэ улсад бол ерөөсөө авто тээврийн дүрэн гэж ерөөсөө баг байхгүй. За хүн болгон ерөөсөө өөрийнхөө хүснээр явдаг нь одоо сонирхолтой хачин санагдж байсан. Энэ улсад бол 96 сая гаруй хүнтэй 50 гаруй сая хүн нь бол ерөөсөө бүгд одоо мотоцикл ундаг. За хамгийн дээд хурд нь бол 60 км/цагийн хурдтай явах дүрмтэй боловч 20-30 км/цагийн хурдтай л явна. Ягаад гэвэл одоо маш их төгжрөө үүсгдэг. За энэ мотоцикл унсан хүмүүс нь бүгдээрээ одоо нүрэндээ маск зүүсэн. За ерөнхийдөө гараараа ингээд хажуу тийшээ явлаа шүү гэд гараараа дохио өгдөг. За ерөөсө хүн болгон өөрийнхөө хүснээр явдаг. Одоо ингээд машинаар явж байхад бол хажуугаар бол байн гүйц төрүүлнэ. За тэгээд энэ замаар явж байхад бол одоо ер нь бол их аюултай санагдаж байсан шүү. Вьетнамын тухай төрсэн одоо сэтгэлдээсээ дурдах юм бол вьетнамчууд бол ерөөсөө бараг л бүхэл амьтдын мах иддэг нэг гайхалтай санагдаж ирсэн. За матар, яст мэлхий, хилэнц торхоо, тэмээн харуул гэх зэрэг амьтдын махыг урд иддэг. Вьетнам улсын хамгийн том хот бол Хо Ши Минь хотоор хийсэн аяллаа дуусгалаа. За дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчдээ.